А-гийн n зэргийг А-гийн n зэргээр үржүүлвэл А-гийн n дээр нэмэх нь m зэрэг болдог. А-гийн n зэргийг А-гийн m зэрэг тоогох юм бол А-гийн n-ээс асах нь m зэрэг болдог. А-гийн n зэргийн m зэрэг гэж байвал n-ийг үржих нь m зэрэг болдог. Эдгээр чанаруудыг ашиглана. Эхлээд энэ үржигдэхүүн дээр энэ чанар ашиглавал ийм болно. Хүртвэртэй энэ чанарыг ашиглавал ийм болно. За энэ бол энэ чанар ёсоор ийм болно гэсэн үг. Энэ үржигдэхүүн дээр энэ чанарыг ашиглавал ийм болно. За хүртвэртэй энэ чанарыг ашиглавал 56 дээр 4 нэмээд 360 зэрэг болно. За мэдээж хэрэг энэ чанарыг ашиглах юм бол 3-2 зэрэг болно. За эхлээд энэ үржигдэхүүн дээр энэ чанарыг ашиглавал ийм бол. Одоо 16 дахь тоогоо 4-ийн квадрат гэжчихэд мэдчихүүлнэ. За энэ үржигдэхүүн дээр дахиад энэ чанарыг ашиглавал ийм болно. За хүртвэрт нь энэ чанарыг ашиглавал 4-16 зэрэг угахан 4-7 зэрэг болно. Энэ цаашлаад дөрвийн 9 зэрэг болох нэ.